2018 оноос эхэлж үүсгэн зохион байгуулж. Аргун гэсэн ямар утгатай үг юм бол? Яг миний өөрийн нутгад байгаа нэг нутгийн нэр хөшиг буян хурайлсан тийм утгатай гэж хэлсэн. Манайх бол голдуу өхөр болоод хонь нөхөсөг адуутай эгэж ичгэнж байна. Одоо өхөр бол одоо санхаа өхөр гэж байна шүү дээ манай нутгийн. Тэгвэл хонь бол улаан толгойд хонь зүг хөгжүүлж байна. Тэр зүгтэн бол 160-аас дээш бүр улаан толгойд хонь болоод байна. Яг малан бол бүгд өндөө манжиж байна. Гүйе булчир усны хамгаалалт танцурын батлахын тулд тэгээд бол бид дараачийн алхамд бол одоо өртийн тул тасаад өнөх хэсэг өх малын бол 5 сарын 25-ны хориолын хугацаа гарсаар булчирт гаргаагаад үлдсэн төл малан бол гөртөн хорттож өх иймэрхүү хандшид бэлтгэл хийгээд нөгөнтэй хагас бэлтгэлийн хийгээд барчээ. Яаж ч одоо орлого олж гинэ үү? Одоо өнөөний аж ахуйн байдлаар бол орлого залуу тэнцвэрхэн байна. Дараачийн нэг алхамд бол бид сүлжээн одод нэг хүнтэй харилцаад бол энэ жилийн төл малын борлуулгын ажиллагаанд бол хамтарч хийх санаатай. Түрүү алхмаа хийгээд байна. Бүхэл хургаанши өөрөө тэр алсны газар аваашаад шууд игээд бүхлөөр нь худалдахын оронд одоо игээд хөсөглөд хүзүүх гой бол гой, хаа бол хаа, хавирга бол хавирга гэдэг хөсөг булганаа нэгэд хүмүүсийн хөрөгцөөнд нь тохируулаад игээд худалдахад хүрвэл үн хангасныхын талаар бараг дооны зах дэлгүүрийн үн хангаснаас 120-ийн өндөрөөр байна. Шинжлэх ухаанаар малчин болно. Одоо гол нь бол одоо энэ махны борлуулалтаа бол одоо сүлжээн дээр гаргах. Гол нь бол одоо манай ийм шинжлэх ухаанаар малжижан их залуусуудын бол дэмжинэ. Манай гачааны талаас авч хэлбэл өдөнд бол жохих хэмжээний одоо төрөл зүйлийн бол бид олгож өгөхөр шармиж инжтэй. Тэгвэл одоо улаан толгойд хоньны төжих суурин газар байгуулахаар би бас энэ гачаан дээр гол нь бол ийм өрхөд одоо хандуулж одоо ийм нэг төрөл зүйлийн бол одоо нодноос аваад одоо их гойчилж бүдэрж байна. Одоо өднөр дамжаад нөө олон малжилын талбай иймэрх одоо шинжлэх ухаанаар малжих замаар замнахын одоо өднөр бол голлох дагуулах шийдэл үзүүлэх санаж байна. Хоёртоо хийхэд бол нэг дугаарт нь заавал төжил бордуулъя. Өөрийн үртгийн дорхослуунч та. Өөрийн хөргсөх хэмжээгээрээ хөргөлөд бусдын бас гадагш нь худалдаж болно. Буудын өшим үү одоо тэм одоо тариалах оронд ихэл хөргцөөнөөс гарсан тийм зүйлийг асраад бид өөрийн малынхаа шин төжөлийг хангаагаад ийсээр болж байна. Хоёр дугаарт нь бол яна заавал малын малжлын талбайгийг бол хөвчөөжүүлэх хэрэгтэй. Малын суур тоогыг бол нэг хэсгийг бой болгоно. Өнснийхэн суурн дээр бол яна одоогчлсан пэн сарвч тэгвэл одоогчлсан машин тунгаыг хэрэглэнэ. Энэ бол хойштын малчдын заавал явах зам байлгүй гэж бодож байна.